Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2017 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхан суугтаа лайк болон сабад орж дэмжихээ бити мартаарай. Ингээд кинонд орцгоё. Киноны үйл явдал Касай гэх залуухан охины түүхээр эхэлнэ. Тэрээр саяхан гэр бүлийнхээ хамт шин тосгонд нүүж иржээ. Нэг өглөөс ирээд тэр ойр орчмоо гар утсандаа бичиж байх зураа. Би хизээч ийм газар амьдрна гэж бодож байсангүй хэмээн өөртөөгөө ярив. Мөн сургуульдаа явахдаа Касай би сахилга баттай даруу нийтэж сайн сурагч байх болно хэмээн өөртөө амлалт өгдөг. Сургууль дотор багш нар Шино Одогири хэмээх охиныг дуудах ба түүгээр Касайд сургуулийг танилцуулах хүсэлтэй байлаа. Учир нь тэрч бас саяхан том хотод амьдарч байсан нэгэн ажээ. Удалгүй Одогири багшийн өрөөнд ирэхэд Касай багштай ярилцаж байв. Багш Одогирийг хараад шин сурагч Касайд тасахт нь туслахыг хүсдэг. Ангийн зүг хамт явах замдаа Касай эргэн тойрноо бичиж байгаад санамсаргүйгээр Одогирийг бичлэгтээ оруулчихна. Тэгтэл Одогири түүнийг бичлэгэндээ битгий оруул гэж хэлээд дуугийнхан яваад өглөө. Ингээд ангид орж ирмэгцээ Касай дараах нар өөрийгөө танилцуулж хаад нэгэн хоосон судалт суун. Завсралгааны үеэр ангийнхан фракцаараа нийлж ярилцсан инээлтэн суух боловч Касай ганцаараа ширээндээ чимээгүйхэн суусаар байв. Шилжиж ирсэн хүүхдийн зовлон гэж тэр ч найз нөхөдтэй болж эдгээр фракцуудын аль нэгэнд багтахыг хүсэж байлаа. Гэвч түүнийг эхний алхмаа хийхээс өмнө ангийн хамгийн алдартай охин болох Юрия Фужизака найзуудын хамт түүний дэргэд ирж ээлдгээр яриа өрнүүлнэ. Тэдний яриа хөгжилтэй дотн болж хамтдаа өдрийн хол идэхээр тохирсон. Гэтэл яг тэр үед гинэт Одогиригийн амьсгаад авчтан сандрах ба түүний найз шууд дэрэгдэн ирж юу болсон бэ зүгээр үү хэмээн асуулаа. Одогири сандралынхаа шалтгааныг тайлбарлахдаа би өмнө нь Касайтай нэг ангид байсан. Би айж байна. Дунд сургуульд байхад тэр намайг дээрлэгдэх байсан хэмээн хэлв. Энэ яриаг сонссон сурагчид тэр даруй Касайг хүндлэхээ болон түүнийг өөрөөр харж эхэллээ. Одогири ангиас гүйн гарч одоход гайхаж сандарсан Касай түүний араас хөөж яагаад түүнийг ингэж гүтгэж байгааг ойлгохыг хичээнэ. Одогирийг гүйцэж очих үед Касай гинэт түүнийг дунд сургуулийн ангийнхан охин Кумура байсан гэдгийг танилаа. Өнгөрсөнд Касайн найзууд Кумураг дээрлэж байхад Касай хажууд нь дуугүй зогсоод юу ч хийдэггүй байжээ. Энэ дурсамжийг сансан Касай Одогири өшөө авахын төлөө бүхнийг зориудаар хийж байгааг ойлгоно. Удалгүй өөр нэг сурагч төхөж ирэхэд Одогири хохирогчийн дүрд орж зовж буй мэт дүр хэсгэн. Үзэгдэл солигдож Одогиригийн хэлсэн үгнээс болж ангийнхан Касайтай хүйтэн хөндий харьцаж хинч түүнтэй ярихыг хүсдэггүй болов. Маргааш нь Юриягийн бүлгийн гишүүн Шизуки Наторигийн ханаад итгэж сургуультай эргэн иржээ. Тэрээр маш хөвгөлтэй нээлттэй охин байсан бөгөөд ангид ирмэгцээл шинэ охин хаана байна хэмээн асуулаа. Натори Касай руу ойртоход Юрия түүнийг зогсоож Касай Одогирийг өнгөрсөнд хэрхэн дээрлэж байсан тухай хэлдэг. Үүнд ууралсан Натори Касайн толгой дээр ус асган Одогиригээс уучлахгүй хэмээн шаардлаа. Касай ч энэхүү байдалд нь уурлаж ангиас гарч одохдоо хаалгыг хүчтэй хааж санамсаргүйгээр Наторигийн хорог хавчуулан гэмтэж ихдэг. Натори ч өвзөндөө чангаар хашгирч харин энэ үед Одогири мөн дунд сургуульд надад ч бас яг ингэж ханддаг байсан хэмээн жүжиглэж эхэлнэ. Дараа өдөр нь Касай ангид орж ирэхэд ширээн дээр нь муухай үг бичсэн байх бөгөөд доогуур нь хог урагцсан тэмдгэр хүртэл шургуулсан байв. Тэр уцаа гаргаж ирээд бүхнийг бичиж өөрийг нь ингэж дээрлэж буйд дургуйцсан ууртайгаар хараал урсгаж эхэлнэ. Дараа нь тэр Юриягийн тэмдгэрийг өөрийнхөө тэмдгэрийн нэгэн адил уурж хаяна. Дараагийн хичээлийн үеэр Одогири Касайн утас хаана байгаа яг хаана хадгалтыг ажиглаж байлаа. Ингээд хичээл дарахад тэр шалтгаан гарган ангидаа буцан орж ирээд Касайн утсыг хулгайлахаар хайж эхлэн тэр. Дараа өглөө нь Касай сургуульдаа ирээд Натори Юрия хоёроос өмнөх үйлчлэгээ төлөө уучлалт гуйлаа. Гэвч гайхшрам зүйл болж Юрия утсан дахь нэг бичлэгээ түүнд үзүүлдэг. Уг бичлэгт Касай тосгонд болон сургууль дээрээ хэр зовж байгаагаа ярьж гомдлож байсан гарна. Энэхүү бичлэгийг өнөөх Одогири түүний утаснаас олж аван бусдад тараасан нь илт байлаа. Удалгүй Касай ганцаараа өдрийн хоол идэж байтал
нэг сурагч түүний дэргэд ирж удахгүй болох гэж би баярт урьхан тэр Касайч түүнтэй найзлахыг хичээж ярилцах гэж оролцсон ч сурагч тэр даруй яваад өгдөг. Гэтэл гинэт Одоогири гарч ирээд чамайг найзгүй байгааг бүгд мэдэн шүү дээ хэмээн ёжилж доромжилж гарлаа. Үүний дараа Касай эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний шалан дээр хэвтэж буйд харагдана. Түүнийг Юрия болон түүний бүлэг дахин дээрлэгсэн нь илэрхий байв. Одоогирич түүний энэхүү өрөвдмөр байдлыг харамгцаа. Ихэд сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Гэвч түүний инээмсэглэл удаан үргэлжилсэнгүй. Гинэт амьсгаан давчтан сандарсан байдалтай угаалгын өрөөнөөс гарч одов. Учир нь Касайгийн тэрхүү байдал нь түүний дунд сургуулийн үедээ дээрлэхүүлж байсан хар дарсанд орсомжийг нь сануулж сэтгэлийн гүн хямрал үүсгэж орхисон байв. Удалгүй сурагчид сургууль дээрээ болох наадмын бэлтгэлд орж чимэглэл хийх ажлаа эхэлцгээв. Юрия найзуудын хамт ханан дээр зураг зурж тэдний дэргэд багш Мидори ажил хэрхэн урагшилж байгааг хянаж байлаа. Харин багш ангиас гармагц Юрия Касай руу дөхөж очоод будагтай багсаараа нүрийг нь илэглэн бодож орхив. Касайч тэр дороо цугтаахаар оролцсон ч нэг эрэгтэй сурагч түүнийг бариад авчихдаг. Гэсэн ч тэр байдаг чадлаа ашиглан түүнээс мултарч угаалгын өрөө рүү гүйн орж нүрээ угааж эхлэв. Гэтэл яг тэр мөчөд Одоогири угаалгын өрөөнд орж ирээд Касайг шоолон "Энэ бол дөнгөж эхлэл шүү" хэмээн сүрдүүлж гарав. Удалгүй наадмын өдөрч ирэхэд хүүхдүүд Касай косплей хувцас өмсөхийг хүсв. Харин тэр косплей хувцсыг өмсөж үзэхэд дотор нь овоолсон муухай өт байгааг хараад цочирдон айж хархан тэр. Ийм доромжлолд өрсөн Касай гэрлүүгээ харихыг хүссэн ч наадам дуустал сургуулиас гарч болохгүй гэсэн шаардлагын улмаас үлдэхээс өөр аргагүй болов. Уур нь хурж тэр нэгэн хоосон ангид ороод хаалгыг дотроос нь түгжин өөрийгөө тусгаарлав. Харин тэр үед Юрия болон түүний бүлгийнхэн Касайг сургуулиар нэг хайж байлаа. Хэдэн цаг унтсны дараа Касай өрөөнөөс гарч ирэх мөчөд Юрия түүнийг барьж аваад буцаан өрөөнд нь хүчээр түлхэж оруулаад хаалгыг нь гаднаас нь түгжчихв. Тэгээд наадам өндөрсний дараа Юрия болон түүний бүлэг дахин ирж өрөөний хаалгыг онгойлгоход тэдний харсан зүйл үнэхээр цочирдон байв. Учир нь Касай дэвсгэр дээр сөхрөн сууж чээсэн байлаа. Гэтэл Юрия түүнийг муухай үнэртэй хэмээн доромжилж найзуудтай энэ байдлыг нь бичлэг хийж авахыг уриалав. Гэсэн ч нэг сурагч түүний эсрэг чанга дуугаар хашгирч ийм ичгүүртэй зүйлээ одоо цогсоохыг шаардав. Уур нь хүрсэн Касай өрөөнөөс гарч ирээд нойтон дотор хувцаа авч хан руу шитгэхэд үүнийг харсан бүлгийнхэн бүгдөө шоконд орж юу ч хэлэлгүй түүнийг хорхоод явцгаав. Дараа өдөр нь Касайг шээж дотор хувцаа шийдсэн тухай мэдээ бүх сургуульд даяар тарж сурагч бүр түүнийг элэг дог болгон шоолж байлаа. Үүнийг ажиглаж байсан Одоогири угаалгын өрөөнд орж хорон инээмсэглэл нүүрэндээ тодруулан бахан хансан байдалтай л байв. Нөгөө талд Касай дахин сургуульдаа очихоос татгалзаж оронд нь хуучин найзуудтайгаа уулзаж цагийг хамт өнгөрөөхөөр шийдэв. Мөн гэртээ ирснийхээ дараа тэр өөрийгөө өөрчлөхөөр шийдэж хүсээ боджээ. Дараагийн хэсэгт илүү өөртөө итгэлтэй цоошин төрхтэй Касай сургуульдаа иргэн ирэхэд бүгд түүнийг хараад гайхаж хоцров. Тэр үед Юрия дөхөж ирээд түүнийг дээрлэхийг завдах үед Касай харин түүнийг эргүүлэн доромжилж өснийх нь стайлыг шоолов. Удалгүй багш Мидори Наториг ангиас дуудан гаргаж түүнд жижиг цаас өгнө. Тэр цаасан дээр нь анги дотор хэн нэгэн сурагч дээрлэхүүлж байна хэмээн бичигдсэн байв. Натори ч уг цаасыг Юриад өгч ангийнхнаас хэн энэ гомлыг гаргасан бэ хэмээн асуулаа. Харин энэ үед сурагч Кондо сандарч эхэлсэн нь илт байв. Үүнийг анзаарсан Касай бүх бүрэг өөр дээрээ авахад Юрия ихэд урлаж Касай дээр бичгийн хар бихээ асгачихдаг. Гэрлүүгээ харж явах замд нь Кондо Касайд хандаж уучлахгүй. Тэр мөн Наторигийн тухай зарим мэдээллийг өгөхөд үүний дараа Касай түүнийг цай ууж суух уу хэмээн гэртээ өрөв. Дараа өдөр нь Касай Кондогийн хаягаар дамжуулан Юриатай мессежээр харилцаж байв. Ярианы үеэр Юрия Наториг муугар хэлж түүнийг аргагүй эрхэндэл дэрэгдээ байлгадаг тухайгаа ярьж байлаа. Касай дараа нь Кондод хандан Юриагийн гар утсыг эвдэлж мессежүүдийг нь устгаж чадгааргүй болохыг тушаадаг. Ингээд хичээлийн дараа Кондо Наториг Касай дээр авчирхад Касай түүнд Юрия үнэндээ түүнийг огтхонч таашаадаггүй гэдгийг хэлв. Натори ч эхэндээ итгэхийг хүсдэггүй ч Касай бүх мессежүүдийг харуулсны дараа тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөсөөр
аргагүй болдог. Тэгээд Натори шуудхан л Юриятай холбоо барихыг оролддог. Ямар ч хариу авалгүй, оролдлого нь бүтэлгүйдэв. Холбоо барьж чадаагүйдээ Натори сэтгэлээр унаж гунигт автан шууд гүйж одно. Үүнийг мэдсэн Касай Кондод хандан түүнийг дагаж очоод зогсоож өгөхийг хүсдэг. Харин нөгөө талд Юрия эвдэрсэн мэт харагдах гар утсаа хасаахыг оролдож байх үед нь гинэт доод давхраас хачин чимээ сонсогдлоо. Тэр даруй доош гүйн буухад Наторигийн цуснд бодогдсон цогцыг олж хардаг. Үүний дараа сурагчид Наторигийн цогцсны хажууд Юрияг байсан тухай ярилцаж эхлэв. Тэд Юрияг санаатаагаар Наториг хохироосон байж болзошгүй гэж сэжиглэж эхэллээ. Үүний зэрэгцээ Касай юу ч болоогүй мэтэл өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлсээр. Гэтэл Одоогири түүний өөдөөс тулж ирээд чи хизээч өөрчлөгдөхгүй. Үргэлж муу мухай зангаа хадгалсаар байх болно хэмээн зэмлэх хэлнэ. Мөн тэр Касай руу хашгиран уурлаж бүр өөрийнхөө бууганы судсыг түүний нүдэн дээр зүсчихдэг. Харамсалтай нь энэ бүхнийг нэгэн сурагч нууцаар бичиж авч байгаад Одоогири огт мэдсэнгүй. Шөнө нь Касай өөртөө хадгалж ирсэн бүх бичлэгүүдийг дахин нэгтэлж үзээд тэдгээрийг нэгэн вебсайтад байршуулан сургуулийн нийт оюутнуудад хуваалцав. Маргааш өглөө нь Одоогири ангидаа орж ирэхэд бүх хүүхдүүд түүний гайхсан цочирдсан харцаар ширтэнэ. Учир нь тэд Касайтай маш эвгүй харьцаж дээрлэхэж буй Одоогиригийн бичлэгийг үзсэн байв. Юрияч мөн адил бичлэгийг үзээд цочирдож Одоогири дээр очиод чи үнэхээр Касайг дээрлэж байсан юм уу хэмээн асуудаг. Ингээд оюутнуудын анхаарал шууд Одоогири руу шилжиж түүнийг буруутгаж зэмлэж эхэлдэг. Удалгүй Одоогири дахин Касайг олж уулзаад өөрийнх нь амьдралыг сүргэсэн хэмээн буруутган дайрав. Харин Касай тайвнаар хүн өөрийн амьдралын жолоог гартаа авсан л бол үр дүнг бусдад тохох хэрэггүй. Бүх зүйл өөрөөс ч л хамаарна хэмээн хариулдаг. Төгсгөл хэсэгт Касай анги руу орж ирэн бүх оюутнуудыг чимээгүйхэн ажигласны эцэст жинхэнэ дээрлэхэгчид бол та нар өөрсдөө. Учир нь хинэн ч юу ч хэлээгүй, зүгээр л харж зогссон. Үнэн хэрэгтээ та нар энэ бүхнээс зугаа сэтгэлийн таашаал авч байсан. Та нарын энэ үл тоомсорлол, хүйтэн байдал нэг л хүүхдийг дахин золиослох шалтгаан болсон. Би та нарыг хизээч уучлахгүй, удахгүй та нар бүгд үхэн хэмээн хэлв. Түүнийг ингэж хэлээд ангиас гарч одоход түүний араас сурагчид гинэт нэгээрээ газар дунан унсаар энэхүү кино маань төгсөж байна. За кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжigэй. Бидний мартаарай.